Сайн залуусаа. За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ мэдээж liquidity гэж юу вэ гэдэг талаар ярилцсанаа. За тэгэхээр liquidity гэдэг сэдвийн талаар ерөөхдөө ярилцсан, liquidity-гийн төрлүүдийн талаар ярилцсан тийм. Окей. Тэгтээ эхлээд liquidity гэж яг юу юм бэ гэдэг талаар ярилццгаая. Тэгэхээр liquidity гэж яг юу юм бэ? Яг нь нэршлийн хувьд бол liquidity гэдэг нэг яг ойлгоход нэг жоохон бэрх анх бол сонсоод нэг жоохон толгой иргмээр нэршилтэй. Тэгтээ liquidity гэдэг бол энгийнээр тайлбарлахад хүмүүсийн захиалга гэсэн утгатай. За маркет дээрх одоо хүмүүсийн захиалга гэх юм уу да тийм ээ. За маркет дээр хүмүүсийн захиалга гэхлээр ямар захиалгууд байдаг вэ гэхээр маркет дээр buy захиалга байгаа. За энэ дэр ингээ харагдаж байна. За эндээс би ингээд маркет дээр buy захиалга байгаа. Маркет дээр sell захиалга гэж байгаа. Маркет дээр stop захиалгууд болон limit захиалгууд буюу pending захиалга гэж байгаа. За мэдээж pending захиалга гэдгийг ойлгож байгаа байх. Хэрвээ ойлгохгүй байвал pending захиалга гэдэг бол өөрчилсөн байдлаар захиалсан захиалгыг хийлнэ. Ер нь энэ дээр ирэх юм бол би sell-д нь, энэ дээр ирэх юм бол би buy-д нь гэдэг захиалгуудыг pending захиалга гэж нэрлэдэг. Окей. За buy болон sell захиалгууд бол шууд market execution болоод шууд маркет дээр шууд захиалгах захиалгуудын төрлийг хэлдэг тийм ээ. Окей. За эдгээр захиалгууд буюу buy, sell, buy stop, sell stop, buy limit, sell limit гэсэн захиалгууд нь бүгд өөрсдөө ерөнхийдөө хүмүүсийн захиалга энэ хүмүүсийн энэ олон төрлийн захиалгуудыг liquidity гэж нэрлэнэ. Энэ захиалгууд нь олноороо бөөгнөрсөн, маш ихээр бөөгнөрсөн байгаа тэр цэгийг liquidity pool гэж нэрлэдэг. Liquidity pool. Окей. За тэгэхээр ер нь энэ liquidity гэдэг ойлголтыг ойлгохын тулд эхлээд захиалга гэдэг зүйл өөрөө яаж явдаг юм бэ? Захиалга өөрөө яаж би энэ захиалгын товч дараад би эндээс ингээд buy гэдээ дарлаа гэхэд цаана яг ямар механизм явагдчихэд юм бэ гэдгийг хэдүүлээ олж мэдье. За тэгэхээр ямар механизм явагддаг вэ гэх юм бол 90-ад оноос өмнө бол ямар механизм явагддаг гэсэн юм бэ гэвэл 90-ад оноос өмнө хүмүүст бол ямар нэгэн компьютер, интернет гэсэн юм байхгүй. Арилжаачид бол яг очиж арилж байгаа хийдэг байсан. За Wall Street дээр жишээ нь очлоо. Юу харж болох вэ гэх юм бол Wall Street дээр хүмүүс бүгдээрээ арилжааны цагаар зогсцооцсон, бужигналдаал, ойрлолтоол, хашгиралдаал, гараараа янз бүрийн юм тэмдэг гаргаад л тийм ээ байж идэг байсан байна. Яагаад гараараа янз бүрийн тэмдэг гаргаж байгаа вэ гэх юм бол гараа гаргаж байгаа тэр тэмдэг нь өөрөө яг ерөөсөө би тэрнээс тэдний ширхгийг тийм хэмжээтэй авъя, заръя гэдэг ийм тэмдэглэл ингэж гаргадаг байсан юм байна л та. Окей. Тэгээд би одоо жишээ нь те эндээс нэг худалдаа авалт хиймээр нөгөө талд энд зармаар хүмүүс байгаа. Тэр хоёрыг хооронд нь холбож өгдөг 3 дахь хүн байна. Тэр 3 дахь хүн маань order book гэдэг юм дээр гараараа бичдэг байсан байгаа. Хин хинээс хэдийг яаж авах, хэдээр авах тийм ээ. Хин хинд хэдээр хэдийг яаж заравч гэдэг юм уу тийм ээ. За тэгж явдаг байсан буюу ямар ч автомат юм байхгүй. Нэгнээс нөгөө хүн рүү хашчаад өгч байгаа би тэдээр авмаар байна. Тэхий зарах хүмүүс байна уу? Тэрээгээд нөгөөх нь байна гэх юм бол нөгөө хоёр авах гэж байгаа, зарах гэж байгаа хоёр хүн хоорондоо уулзаад гар бариад асуудал шийдэгдээд хэдий юм дээр гарын үсэг зураад болоо. Окей. Гэтэ нилээ яривхтай байгаа шүү дээ, хайн шүтлүүд байгаа. Тэгтэл нэг ийм юм болоод идэг. Окей. За тэгвэл одоо бол бүрийн автоматчсан хүн утаснаас ороод л шууд захиалга sell buy дарлаа. Тэгэнгүүт шууд нөгөө захиалга нь маркет дээр миллисекунд хугацаанд шууд шийдэгдэн тийм ээ. Хэдхэн миллисекунд хугацаанд. Хэдхэн миллисекунд гэдэг нь бол маш хурдан хугацаа хэлж байгаа буюу 1 миллисекунд хэдэн секунд юм бэ гэдгийг тооцоолохыг хүсэх юм бол гаргаад ирэхлээр 0.1000-ны 1 секундыг 1 миллисекунд гэж нэрлэдэг юм байна лээ. Тэгэхээр ийм хурдан хугацаанд захиалга бид нар хийдэг болсон байна. Магадгүй одоо тухайн үед арилжаач байсан бол би эхлээд хашгирах хэрэгтэй, яг нь анхаарлын татах хэрэгтэй. Дараа нь би ингээ гараараа нөгөө нэг ордероо хийх нь байна, ордер бүгд тэр нөгөөт нь бичих нь байна. Өөр тэгж яг миний захиалах тохирсон байгаа хүнийг олох нь байна, эсвэл хүмүүсийг ч юм уу те. Тэгээд тэр хүмүүс санал болгох нь байна. Тэр хүмүүстэй би гар барилцаад, тэр хүмүүстэй би хэдэн юм дээр гарын үсэг зураад ингээд над дээр миний захиалга фил хийгдэх буюу ордер фил гэж ярьдаг. Захиалга биелэх үйл явц ингэж явагдах байжээ. Окей. Одоо тэгвэл тийм биш. Одоо тэгвэл ерөөсөө бад дарлаа, ард нь юу болж байгаа вэ гэх юм бол би эндээс buy дарлаа, ард нь юу болж байгаа вэ гэх юм бол маш хурдан буюу хэдхэн миллисекундын дотор яг тэр захиалгатай таарах хэмжээний захиалгыг нь фил хийж чадах хүнийг эсвэл хүмүүсийг би эндээс нэг лотоор баядлаа гэж бодоход нэг лотоор
сэлдэж байгаа хүнийг эсвэл 0.4 бол 0.6-аар сэлдэж байгаа хоёр өөр хүний захиалгыг бат минийхтэй нийлүүллээ солилоо тавилаа order fill хийгдлээ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ автоматжсан механик системийг удирдах явуулдаг зүйлийг нь болохоор юу гэж нэрлэдэг вэ гэх юм бол match up engine гэж нэрлэдэг. Match up engine. За match up engine гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэгийг нөгөөтэй тохируулах юм яг хөдөлгүүр байна шүү дээ. Окей. За match up engine гэдэг зүйл орж ирэх байхад бол хүмүүс шууд хашгиралдаал хоорондоо ярилцаал хэдийн юм дээр гар үсээ зураал ордер бүгдээ бүртгүүлэл ингээл бүү юм болж байгаа захиалдаг байсан. Окей. Одоо бол match up engine бидэрт байгаа болохоор тэг шаардлага байхгүй. За тэгэхээр захиалга гэдэг зүйл яаж явагдгийг би сая тайлбарлалаа. Ер нь бол яг нэг лотоор би эндээс байдлаа гэж бодоход нөгөө талд нэг лотоор сэлдэх захиалга байх ёстой. Тэгжээж энэ захиалга маань энэ баийн захиалгыг гүйцэтгэж өгч байгаа. За тэгэд яг энэ үйл явцыг нь order fill буюу захиалга гүйцэтгэх үйл явц гэж яриад байгаа. Энийг хийдэг гол зүйлийг нь match up engine гэж хэлнэ. За тэгэхээр тухайн үеийг бодох юм бол 3 дахь хүнээ бид нар яах нь вэ? Ер нь бол системээр сольчихсан байх нь match up engine гэдэг системээр сольчихсан байх нь шүү дээ. Тэгээ арилжаачтай хувьд бол шууд гэрээсээ ч арилжах боломжтой болсон байна. За тэгвэл энэ захиалгын бүхий л төрлийг нь өөрийг нь liquidity гэж нэрлэж байгаа. Гэхдээ liquidity бол дотроо хоёр хуваагдаж байгаа. Хоёр төрөлд хуваагдаж байгаа. За BSL гэж одоо энэ L үсэх шүү. BSL. За BSL гэдэг нь болохоор buy side liquidity гэсэн утгатай. Buy талын liquidity те. За buy side liquidity. Нөгөөх нь SSL болохоор sell side liquidity. Окей. За тэгэхээр buy side liquidity гэдэг нь болохоор дээшээ өсөх гэж байгаа тохиолдолд үүсэж байгаа liquidity байгаа. Дээшээ өсгөх шаардлагатай liquidity. Тэгэхээр энэ дээр ямар liquidity нэрээд юм бэ гэх юм бол sell stop loss-ууд байршиж байгаа, buy stop-ууд байршиж байгаа. Тэгээд мэдээж breakout арилжааны одоо pending order-ууд бүгд байршиж байгаа. Sell side liquidity болохоор одоо юу байгаа? Buy stop loss байгаа, sell stop-ууд байгаа. За тэгээд нэг breakout order-ууд ч бүгд байгаа гэсэн үг. За тэгэхээр эдгээр бүх ордерууд нь buy болон sell side liquidity гэдэг хоёр төрөлд хуваагддаг. За захиалгууд ингэж хоёр хувааж байна те. За тэгэнгүүт одоо ингээ харах юм бол buy side liquidity гэдэг нь болохоор хаана ямар нөхцөл байдал дээр маркет дээр яг хаана байршиж байгаа юм бэ гэх юм бол buy side liquidity бол өмнөх эсвийн high дээр байршиж болно. За одоо equal high-ын дээр байршиж болно. За тэгээд мэдээж өмнөх эсвийн low-ын дотор талд нь байршиж болно гэж. За өмнөх эсвийн high дээр байршиж байгаа. За энэ юу юм бэ гэх юм бол өмнөх эсвийн high одоо энэ биш үү те. За энэ магадгүй одоо ингээд down trend гэж болно те. Down trend. Тэгээ өмнөх эсвийн high. Тэгээд яг энэ дээр нь болохоор liquidity-нүүд байршиж байна те. За тэгэхээр өмнөх эсвийн high-ын дээр хүмүүсийн ямар захиалгууд байгаа вэ? Buy side liquidity буюу яг эндээс sell ч гэсэн байгаа хүмүүсийн stop loss-ууд байгаа хон. За sell хийсэн хүмүүсийн stop loss-ууд байгаа. Нөгөө талаас болохоор яг эндээс buy-дах гэж байгаа хүмүүсийн buy stop-ууд нь байгаа хон. Мөн breakout захиалгууд ирээдүйд орж ирэх боломжтой. Одоо орж ирээгүй байгаа pending order дээрч байхгүй panic buying захиалгууд энэ дээр бас байгаа гэсэн үг. Окей. Энийг нь buy side liquidity. Энд мөн адилхан. Sell-ц хүмүүсээ sell stop loss-тэй. Тэгээд buy дах хүмүүсийн захиалгууд pending order-ууд буюу buy stop-ууд байгаа. За энэ дэр мөн адилхан хэрвээ энэ орол руу break-in хийгээд ороод ирэх юм бол энэ оролын дээдлэлт нь магадгүй одоо юу байх нь sell-сэн байгаа хүмүүсийн stop loss-ууд байж иж болно. За тэгээд buy stop-ууд байж иж болно те. Эдгээр нь бол одоо яг энэ байгаа энэ оролын дээдлэлт ер нь хүмүүс хаана retail trader-ууд буюу жижиглэнгийн худалдаачид хаана эсэлээ тавих вэ? Тэр эсэл тавьж байгаа болон захиалгаа үүсгэж байгаа pending order тавьж байгаа газрууд чинь л ерөөсөө liquidity байх нь шүү дээ. Тэд нар бөөгнөрч гисэн байгаа газрыг нь liquidity pool гэж нэрлэнэ. Окей. За тэгээд нөгөө талдаа sell side liquidity нь болохоор мэдээж swing low-ын доор байгаа. Swing low-ын доор байгаа buy-руудын эсэл байгаа тийм ээ. Swing low-ын доор мэдээж яг buy-руудын эсэл биш үү? Buy-рууд buy-даад stop loss-оо мэдээж ёроолын доор тавьсан байгаа. Buy-руудын эсэл нь байгаа. За тэгээд мэдээж ирээдүйд sell-х гээд байгаа хүмүүсийн энэ ёроолыг ингээд эвдээд ороод ирэх юм бол би sell-нэ гэсэн хүмүүсийн sell stop-ууд нь байршиж байгаа. Ойлгомжтой. За энд мөн адилхан buy-руудын stop loss нь доор нь байгаа. За тэгээд эндээс мэдээж breakout-ыг ороод ирэх юм бол sell-нэ гэсэн хүмүүсийн sell stop-ууд байршиж байгаа. Энд мөн адилхан өмнө орой break-in хийгээ ороод ирсэн тохиолдолд арилжаанаас гарна гэсэн
Buyer-уудын stop loss. За тэгээд энд нь юу авах нь? Мэдээж одоо яг break in хийгээд ороод ирж байгаа тохиолдолд sell нэгсэн sell stop-ууд гэсэн. За энэ захиалгууд ингэж бөөгнөрдөг ийм газрууд байдаг. Энэ газруудыг нь liquidity pool гэж нэрлэдэг. Энэ дээр бөөгнөрсөн байгаа захиалгыг нь liquidity гэж нэрлэдэг байна. Гэсэн үг. Ийм энгийн liquidity гэдэг бол тэгэхээр нэг амар толгой эргүүлээл ойлгомжгүй ийм юм ерөөсөй байхгүй байгаа сте тий. Окей, амархан. За тэгвэл одоо liquidity за энэ дээр одоо юу нэмж хэлэх хэрэгтэй юм бэ гэх юм бол маркетинг хөдөлгөөн энэ liquidity-тэй яг ямар холбоотой юм бэ? Liquidity тийм яагаад тийм амар чухал юм? Яагаад одоо institutional trade-рүүд, smart money, ICT янз бүрийн концепт дээр дандаа liquidity явж идэм бэ гэдэг талаар тайлбарлая. За тэгэхээр liquidity яагаад тэр болгон дээр ингээд явж идэг тийм чухал сэдв болоод хуурчсан бэ гэх юм бол хүмүүс нэг зүйлийг маш сайн ойлгож эхэлсэн. За тэр зүйл нь юу юм бэ гэх юм бол одоо Wyckoff гэдээ байдаг штэ тий. Wyckoff гэд бас юу байгаа. Одоо theory гэх юм уу тий. Нэг Wyckoff гэдэг хүний одоо юм theory байх нь штэ. Онол байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол угаасаа яг энэ liquidity энтрийг оруулаад за тэгээ маркет яаж хөдөлдөг вэ гэдэг бүхэл онол байгаа. Тэр онолоос энэ ICT тэр smart money янз бүрийн концептууд маань боловсрч гарч ирж байгаа. За хамгийн миний мэдгээр хамгийн дээр үеийнх нь Wyckoff-ийн онол. Окей. За тэгээд энэ дээр ер нь бол юу гэсэн байдаг вэ? Энэ онолууд, энэ концептууд, энэ бүх юм дээр ер нь юуг илэрхийлэх гэдэг вэ юм бол хамгийн гол зүйл нь чи би тэ бид нар энэ маркетыг хөдөлгдөм биш ээ. Бидний одоо хөдлөж чадах зүйл биш байна шүү дээ. Бидний өгж байгаа хэдхэн лотын захиалга маань энэ маркетинг хөдөлгөөнийг удирдах дийлэхгүй бай. Тэгэхээр retail trader-уудын өгж байгаа захиалгууд нийлээд маркетад том хэмжээний импактыг авчираад том хэмжээний трендийг үүсгээд том хэмжээний трендийг бий болгоод хөдөлгөөд эргүүлээд ингэж явдаггүй гэсэн үг. Тэгэхээр нэг юм үг гэдэг маркет бол бизнес. Энэ бизнес нь гэхдээ бидний бизнес биш. Энэ бол томчуулын бизнес, томчуулын мөнгө олдог бизнес. Тэр томчуул нь хин юм бэ гэх юм бол банкуд, институцууд, том hedge fund-ын сангууд байгаа. За энэ сангууд яаж мөнгө олдог юм бэ гэх юм бол бага үнэн дээрээс аваад их үнэн дээр зараад их үнэн дээрээс яах нь вэ? Зарснаа доош нь дахиад унгаж жагаад доор дахиад бага үнэн дээрээс аваад их үнэн дээр цараад ингээл явж байгаа шүү дээ, тийм ойлгомжтой. Тэгэхээр тэд нэр худалдаж авахд тэднэрт liquidity заавал хэрэгтэй болдог. Яагаад ч юу вэ? За ер нь бол liquidity бол хүмүүсийн захиалга байгаа даа шүү дээ. За liquidity буюу хүмүүсийн захиалга тий. Гэхдээ хүмүүсийн захиалга бол дотор хоёр төрөл байгаа. Ерөнхий хоёр төрөл нь buy болон sell гэсэн захиалгууд байгаа. За тэгээд зах зээл дээр хэрвээ buy захиалга байхгүй юм бол sell захиалга яг order fill хийх боломж байгаа юу? Байхгүй. Sell захиалга байхгүй юм бол buy захиалга order fill хийх боломж байгаа юу? Байхгүй. Энгийнээр тайлбарлах юм бол би эндээс 100 алим зарах гэж байгаа. Гэхдээ 100 алим авах хүн маркет дээр байхгүй юм бол 100 алим авах хүн байхгүй юм чинь миний order fill хийхдэггүй байхгүй юу? Хийхдэггүй. Тэгэнгүүт эндээс юу ургаж гарч ирж байгаа юм бэ гэх юм бол тэр том хэмжээний банкуд, институцууд, hedge fund сангууд чинь өөрсдөө асар том хэмжээний захиалга юм тийм үү. За магадгүй одоо юу гэдгийг энгийн жишээгээр хэдүүлээ бодъё л доо. 1 сая ширхэг алим авах шаардлагатай боллоо гэж үү. За одоо нэг том банк те 1 сая ширхэг алим авах шаардлагатай. Алим бишээ за боли алт авах шаардлагатай боллоо. 1 сая тонн алт. Тэгвэл энэ дэр юу гарч ирэх юм бэ гэх юм бол энэ дэр тэр том захиалгыг order fill хийх шаардлагатай болж штэ тий. Order fill хийх шаардлагатай болчихно. Тэгвэл order fill хийхэд бол энд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ 1 сая тонн алтны захиалгыг order fill хийхэд бол нөгөө талд юу байх ёстой вэ? Энийг нь дүүргэж өгөх, хариулт өгөх яг 1 сая тонн алтны sell захиалга байж ах ёстой байхгүй. Тэгжээж энэ sell хүн чинь байж ээж энэ buy хүний чинь захиалга биелэх байхгүй. Тэгэнгүүт юу болдог вэ гэхээр маркет дээр яг томчууд худалдаж авах гээд маш их хэмжээний эсвэл зарах гээд маш их хэмжээний захиалгатай яваад ороод ирэхлээр тэр захиалгын гүйцэх хэмжээний тийм
order fill хийх хэмжээний захиалга маркет дээр байж идэггүй. Байхгүй. Яагаад вэ? Яагаад гэх юм бол энд retail-үүд байгаа. Томчууд худалдаж авах гэж орж ирж байгаа. Retail-үүдэд тэр том хэмжээний хүмүүсийн том хэмжээний захиалгыг шууд гүйцэтгэх бололцоотой тийм амар хэмжээний захиалга шууд гараад ирдэггүй байна шүү дээ энгийн үед. Окей. За. Тийм учраас нөхдүүд яадаг вэ гэх юм бол нөхдүүд хүчээр liquidity-г үүсгдэг. За, том хэмжээний захиалга одоо энэ сая тонны алтны захиалгыг бүрдүүлэхийн тулд сая тонны алтыг гаргаж ирж авахын тулд яг нь сая тонны алтыг зарах хэмжээний захиалга хэрэгтэй болно. Тийм учраас хүмүүсийг заруулах шаардлагатай болж байна. Хүмүүсээр сэл даруулах шаардлагатай болж байна. Хүмүүс яавал сэл дарах вэ? Ханш унавал сэл дарах. Тэгэхээр ерөнхийдөө энгийнээр бол энэ дээр шууд хариулт нь гараад ирж байгаа зүйл нь юу вэ гэх юм бол том хэмжээний банкуд, институцууд, хедж фандууд, сангууд шууд худалдаж авахар болоод орж ирээд бүм дарлаа гэж бодоход нэгдүгürt order fill хийх хэмжээний liquidity буюу захиалга order fill хэмжээний тийм liquidity байхгүй. Хоёрдугаарт юу вэ гэх юм бол байлаа гэж бодъё. Сая тонн алтыг шууд ингээд зарах захиалга байлаа гэж бодоход юу болох вэ гэвэл магадгүй алтыг одоо ингээд за жишээ шүү зүгээр 1 тонн $500 тий авлаа гэж бодоход авах захиалга өглөө гэж бодоход за энэ дээр ингээ бай дарлаа тий. Гэхдээ бүр асар их хэмжээний мөнгөөр бай дарж байгаа. Бодоход шууд 500 дээр захиалга нь биелэхгүй. Яагаад вэ гэх юм бол нэг сайхан юм байгаа шүү дээ. Тэр юу вэ гэх юм бол ханшийн гуулгалт гэдэг зүйл үүснэ. Асар их хэмжээний захиалга ороод ирж байгаа учраас ханшийн гуулгалт буюу price slippage гэдэг зүйл үүснэ. Эннээс болоод захиалга нь дээшээ бүр өрсөлдөлтөй 550 дээр ч юм уу биелнэ гэсэн үг. Тэгэхээр ямар ч ашиггүй болчиход байгаа байхгүй. Ямар ч ашиггүй тэгээд дээрэс нь бүр анх худалдаа авахдаа алдагдaltaй хүссэн дүн дээрээс авч чадахгүй болчиход штэ. Тийм учраас хүссэн дүн дээрээс авахын тулд яг тэр хүссэн дүнгээсээ доош нь оруулж ээж магадгүй 500 450 руу оруулж ээж их хэмжээгээр авангууд буцаад 500 дээр ирэх балансыг барьж чадна гэсэн үг. Нэгдүгürt. Хоёрдугаарт нь угаасаа тийм их хэмжээний order fill хийх нөхцөл байхгүй учраас тэр order fill хийхин тулд хүмүүсийг өөрсөнд нь зархаас аргагүй байдалд хүргэнэ гэсэн. Тэгэхээр яг ханшийг хүчээр унгаана гэсэн үг. Ханшийг хүчээр унгаалаа. Ханш унаад эхлэнгүүд эхний ээлжинд хамгийн ихэнд юу болдог вэ гэх юм бол ханш унаад эхлэхлээр одоо эндээс ханш ингээд унаад орж ирэхлээр за энд одоо ингэхгүй ингэнэ. Унаад орж ирлээ гэж бодоход энд юу болдог вэ гэвэл хамгийн түрүүнд энд байгаа liquidity байхгүй болдог те. Энд байгаа liquidity бүгдийг нь түүхэн нь шүү дээ хамхана. Уналтаараа. За энэ дууг нь бол байтах гэж байгаа. Дээшээ үндсэн өөрсдийнх нь бодол санаа, үндсэн өөрсдийнх нь зорилго нь бол алтыг байтах гэж байгаа шүү заяа. Гэхдээ алтыг шууд байд ихээр сэл захиалга хангалттай биш байгаа болохоор байн захиалгыг order fill хийх боломжгүй. Тэгээд дээрээс нь ханшийн гуулгалт үүсчих болохоор баг зэрэг унгаах хэрэгтэй гэдэг ингээд унгаж байгаа. Албаар сэлтчээ те. За албаар унгалаа. Тэгээд унгасан чинь яг үг гэхээр энэ доор юу хүлээж байгаа вэ гэхээр энэ доор нөгөө байруудын stop loss-ууд хүлээж байгаа. За stop loss те. Байруудын stop loss-ууд цохихлоор ер нь юу болд юм бэ гэхээр их энгийн зүйл болно. Байрын stop loss цохих үед автоматар маркет дээр сэл захиалга болж орж ирдэг. Stop loss цохохоор сэл захиалга болж орж ирнэ. Нэгдүгürt. За энэ stop loss-ууд бүгд цогогдлоо. Бүүм цогогдлоо. Баахан сэл захиалга болчихж байгаа тийм. Хоёрдугаарт нь энэ уналтыг харсан ритейлүүд юу гэж боддог гэх юм бол маркет унах гэж байгаа юм байна шүү. Сэлдий гэж баахан дахиад сэл захиалгууд нэмж оруулна. Тэгэхээр энд юу болоод байна гэхэлэр нөгөө томчуулын хүсээд байгаа нөгөө их хэмжээний buy захиалгыг order fill хийх тэр их хэмжээний sell захиалга нь энд нэгдүгürt байруудын stop цохигдсноор sell захиалга хүчээр орж ирж байгаа. Хоёрдугаарт нь panic sell хийж байгаа retail trader-уудын sell захиалга орж ирж байгаа. Энэ бүгд нь нийлээд маш их хэмжээний sell захиалгыг бүрдүүлдэг. Маш их хэмжээний sell захиалгыг. Тэр sell захиалгуудыг нөгөөдөлч яг багаар байдаад аавна. Байдаад өөрсдийнхөө ордерыг fill хийгнэ штэ. Тэгээд өөрсдийнхөө ордерыг fill хийж явж хагаад энэ sell захиалгууд бүүм дууслаа. Энэ stop loss-ууд
цохигдоод нөгөө buy захиалга маань өөрөө дүүрээд ханаад ирээд тэгээд sell захиалгууд бүгд дуусаад sell захиалга зах зээл дээр ерөөсөй байхгүй болоод эсвэргээрээ buy захиалга асар их хэмжээгээр гинт ороод ирэхээр юу болох вэ гэхээр айжимдаа маркет өсөж эхэлнэ. Маркет өслөө тий. Тэгэхээр энэ болохоор манай томчуулын нөгөө нэг үсэж байгаа зүйл нь тийм ээ. Юу вэ гэх юм бол нэгдүгээрт захиалга фил хиймээр байгаа. Хоёрдугаарт баланссан үнэн дээр буюу өөрсдөө хүсэж байгаа үнэн дээр худалдаж авахын тулд хүсэж байгаа үннээсээ баг зэрэг доош нь оруулж хагаад тэгээд авахлаар ханшийн гулгалт үүслээж өөрсдийн хүссэн үнэн дээр зогсох хэмжээнд барьж болно. Ингээд авлаа. Тэгээд буцахтаа яах вэ? Буцахтаа энэ дээр асар их хэмжээний liquidity бас үүссэн байгаа. Энд ямар liquidity үүсэж байгаа вэ гэх юм бол энд buy side liquidity үүсэж байгаа юм уу? Энэ талд одоо сая sell side liquidity-ний бүгдийг хумлаа штэ. Бүгдийг авлаа тий. Одоо энд байсан buy stop-уудыг авлаа, энд байсан sell stop-уудыг идэвхжүүллээ. Ингэж идэвхжүүлснээр энд асар их хэмжээний юу үүсгэсэн сая. За энийг арилгаач. Энийг арилгаад асар их хэмжээний sell-ийн захиалгыг үүсгэж байгаа байхгүй юу? Асар их хэмжээний sell-ийн захиалгыг бүрдүүлчихэж байгаа тий. За тэгээ sell-ийн захиалга бүрдэнгүүтэн тэр sell-ийн захиалгуудыг баг багаар нь хамж авсаар угаад buy-ийн захиалга нь order fill хийгдээд order fill хийгдсэн учраас үндсэн чиглэл рүү хөдөлж эхэлнэ. Тэр нь хаашаа вэ гэх юм бол дээшээ. Яагаад гэх юм бол асар их хэмжээний buy-ийн захиалга ороод ирсэн. Тэгэнгүүт тэр үед нь харин яг зөв арилжаагчд маань яг энд liquidity үүсгэсэн байгаа. Энд ямар liquidity үүсэх вэ гэх юм бол энд buy stop-ууд үүсчихсэн байгаа. Нэгдүгээрт buy stop захиалгууд те одоо энийг ингээд breakout хийнгүүт buy stop захиалгууд. Хоёрдугаарт нь breakout хийхэд buy-д гад breakout trade-рүүд энд хүлээж байгаа. Гуравдугаарт нь энд харамсалтай нь sell-рүүдийн stop loss нь байршиж байгаа. За sell-рүүдийн stop loss яг энэчээ байршиж байгаа тийм үү. За энийг ингэлээ. Sell-рүүдийн stop loss энэ дээр байршиж байгаа. За тэгээд мэдээж тааж байгаа sell-рүүдийн stop loss цохигдох юм бол маркет дээр автоматар buy захиалга үүсдэг. Buy захиалга автоматар үүснэ. За энэ манай нөгөө томчуулд ашигтай юу? Ашигтай. Яагаад ашигтай юм бэ? Яагаад вэ гэх юм бол асар их хэмжээний buy захиалга үүсээд нөгөө эсрэг чиглэлийн sell захиалгуудыг бүгдийг нь хамаад хумаад дуусангууд buy захиалга бүр идэвхжээд бүр их хэмжээтэй дийлж орж ирж гин гэсэн үг шүү дээ. Энд асар их хэмжээний buy захиалга автоматар stop loss-оос ороод ирж байгаа нэгдүгээр зүгээр ин одоо хинч авахгүй хөнгөн захиалгууд ороод ирж штэ бүр маш цэвэрхэн захиалгууд ороод ирж байгаа. Яг л stop loss зогсон учраас хоёрдугаарт нь энд buy stop-ууд цохигдож байгаа. Гуравдугаарт нь энд яг breakout ингүүт нь buy-дчихсэн хүмүүс buy-дж байгаа. Ингээ panic buy-рууд орж ирлээ. За нөгөө buy-ийн захиалга чинь бүүм хийлээ. Ингээд юу болох вэ? Дээшээ өсөлт явнаа. Дээш өсөлт явна. За ингээд аяндаа маркет өсдөг байх нэ. Тэгэхээр энэ хөдөлгөөн нь өөрөө юу юм бэ гэх юм бол энэ хөдөлгөөнийг яг явцсандаа ингээд задлаад үзэх юм бол энэ хөдөлгөөн бол зүгээр л after-trend-ийн хөдөлгөөний Prism-ийн хөдөлгөөн impulse буюу яг уу Prism-ийн хөдөлгөөн яах гэж ирдэг юм бэ? Impulse-ийн хөдөлгөөн юунаас бүрддэг юм бэ гэдгийг тайлбарлаж өгч байгаа liquidity талаас нь тайлбарлаж өгч байгаа ийм зүйлээ гэж ойлгож болно гэсэн. Окей. Нэгдүгürt хоёрдугаарт энэ liquidity бас юун дээр ашиглагддаг юм бэ гэх юм бол маркетинг цикл гэдэг зүйл дээр ашиглагддаг. Маркетинг цикл яаж явагддаг юм бэ гэх юм бол accumulation гэдэг зүйл хийгээд тэгээд дээр очиод distribution гэдэг зүйлийг хийдэг байгаа тийм. За accumulation гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэх юм бол энд асар хэмжээний sell захиалга хүчээр гаргуулж аваад энэнгээрээ өөрсдийнхөө buy захиалгыг нөхөж аваад тэгээд дээш нь багаар өсгөөд энэ өсгөх үедээ retail-үүдийг дагуулад маш их хэмжээний liquidity-г бас яг sell side liquidity-г цуглуулж явж ягаад яг дээр очоод дээр асар их хэмжээний buy захиалгыг бүрдүүлээд одоо энийг бол manipulate гэж нэрлэдэг байгаа. Тэгээ бага зэргийн өсөхгүй юм шиг өсгөөж байгаа юм шиг унахаач байгаа юм шиг баахан захиалга цуглуулж хагаад гинт өсөх гэж байгаа юм шиг харуулад тэн дээр нь асар их хэмжээний buy захиалга гаргуулад тэр buy захиалгуудыг нь өөрсдийнхөө sell захиалгыг дүүрэхэд ашиглаад ингээд буцаад доошоо distribution хийж байгаа энэ үйл явц. Тэгээд доошлох тутамдаа нөгөө нэг юу гэнэ stop loss-уудыг нь цохоод явж байгаа шүү дээ. Одоо энэ доор байгаа энд байгаа buy stop loss-уудыг цохоод явж байгаа. Энэ хугацаанд бас л адилхан шинэ accumulation бэлдэж байгаа. За ийм байдлаар явдаг. Тэгээд ер нь бол тэгж амар гүнсэхгүй. Тэгэхээр энд бол хэдүүлээ юуг ойлгох хэрэгтэй юм бэ гэх юм бол
маркет дээр одоо захиалга өгөхөд юу болдго юм бэ? Match of engine гэдэг зүйл яаж ажилтдаг юм бэ? Order fill гэдэг зүйл яаж ажилтдаг юм бэ? Тэгээд liquidity гэж яг юу юм бэ? Liquidity хаана байршаад байгаа юм бэ? Liquidity ямар төрлөөтэй байгаа юм? Buy, liquidity, sell side liquidity гэж яриад байдаг яг юу юм? Тэгэнгүүтлээ buy side liquidity-ийн ямар захиалгуудын төрөл, sell side liquidity-ийн ямар захиалгуудын төрөл байгаа юм? Тэгээд эдгээр нь хаана байршиж байгаа юм? Тэгээд тэднэр нь яг юунд хэрэгтэй юм бэ? Тэгээд тэднийг хэрэглээд томчвол яаж өөрсдийнхөө одоо захиалгыг order fill хийгээд бас хүссэн чиглэлтэй маркетинг манипуляц хийж хөдөлгөөд байгаа юм бэ гэдэг зүйл байгаад байгаа. За тэгээд бас нэг зүйл байгаа тэр нь юу гэх юм бол маркетинг ханш болвол өөрөө хаашаа чиглэлтэй хөдөлдөг юм бэ гэх юм бол liquidity хөөж хөдөлдөг байна. За томчвол buy захиалгаа одоо биелүүлэхийн тулд доор байгаа sell side liquidity-ээр хөдөлдөг болвол тэр sell side liquidity-г авч дуусаад томчууд хүссэн ханш руугаа өсөхийн тулд buy side liquidity-ийг авдаг тий. За тэгээд ханш өсөх тутамд харж агаад буцаагаад зарахын тулд яг уу дээр distribution хийгээд буцаагаад доошоо зараад алга болдог гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр маркет бол ерөөхдөө liquidity хаана тийшээ хөдөлдөг гэдэг маань ийм учиртай. За тэгээд энэ би тэгвэл яагаад өөрөө одоо яг одоо юу гэдгийг юм дээрээ чартан дээрээ тэгж liquidity энтер зурхгүй байгаад байдаг вэ гэх юм бол энийг заавал тэгж зурж хүмүүс шиг одоо юу гэдгийг одоо энэ орой дээр баахан liquidity байгаа тэ энд ийм байгаа энэ доор ингээд баахан liquidity цугларсан байгаа энэ болгон дээр ингээд liquidity байгаа энийг заавал ингэж зурах ямар ч шаардлага байхгүй би өмнөх хичээл дээр харуулж исэн ер нь бол breakout хийвэл юу болдог, break-in хийвэл юу болдог, fake out хийвэл юу болдог, bounce хийвэл юу болдог, хийж байгаа гэдгийг яаж мэдхүү гэх мэтлэн гэ тэ. Тэр болгонтой маань liquidity өөрөө яаж уялдаж холбоо хамааралтай ажилдаг юм бэ гэх юм бол яагаад тэнд breakout хийж байгаа юм бэ? Яагаад bounce хийж байгаа юм бэ? Яагаад fake out хийж байгаа юм бэ? Яагаад break-in хийж байгаа юм бэ гэдэг болгон маань шалтгаантай ардаа. Яагаад вэ гэх юм бол тэнд байгаа liquidity-г нэг бол авахыг хүсэж байгаа. Нэг бол тэнд байгаа liquidity-г авахыг хүсэхгүй бас хэрэггүй учраас тийшээ орохгүй байгаа. Тэ? Breakout хийж байгаа бол breakout хийж байгаа төвшний чинь дээр байгаа liquidity-г авахыг хүсэж байна. Тэр авахыг хүссэн шалтгаан нь тэрийг цааш нь үргэлжлүүлэх эсвэл тэрийг тэр чигт нь эргүүлэх байж болно, тэ? Breakout хийхгүй bounce хийж байгаа бол тэрний дээр байгаа liquidity авах хэрэггүй гэсэн үг. Liquidity нь хэрэггүй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэх юм бол одоо энэ дэр жишээ нь ингээ баахан liquidity байла энийг ингээд breakout хийхгүй хайж байгаа бол яг уу ерөөсөө эндээс угаасаа буцах чинь гэсэн үг байхгүй буцах чинь те доошо чиглэлтэй унах гэж байна. Breakout хийгээ гарч байгаа бол яг уу breakout хийгээд энд байсан liquidity-г авчиж байгаа бол энд байсан liquidity-г авсныхаа дараа унах гэж болно. Эсвэл энд байсан liquidity-г аваад цаашаа дахиад дараагийн liquidity рүү явж иж болно. Ер нь liquidity хаана байна тийшээ маркет хөдөлдөг гэж ярьдаг. Гэтэ яг ч тийм бас биш. Ер нь бол liquidity их liquidity байгаа газар болгон руу маркет хөдлөөд байна гэх юм бол утгагүй. Зарим тохиолдолд хаана liquidity байгаа гэхээсээ илүүтэйгээр ямар liquidity хэрэгтэй байгаад байна тэр чиглэл рүүгээ л хөдлөнө. Buy side liquidity хэрэгтэй юм уу? Sell side liquidity хэрэгтэй юм уу? Байгаа юм уу гэдгийг маркет өөрөө хэлж байдаг. За тэгэхээр ямар ч зэн өнөөдөр ингээд хэдүүлээ liquidity гэдэг зүйлийн талаар ярилцлаа. Ямар ч үсэн тэгээд liquidity гэдэг зүйлийг хүмүүс бас айгүй нэг сайн ойлгож чадахгүй ч юм уу эсвэл толгоо молгооны эргээд яг юу юм бэ гэдгийг ойлгохгүй бас ингэдэг. Тэгээд зарим бүр хэтрүүлж ингэж хэрэглэж хэтрүүлж бүр энд айгүй итгэж энд одоо энэ бүр яг liquidity-тэй газарлуул явах ёстой, эндээс унах эсгүй, цаашаа энэ хүртэл өсөх ёстой, энд очиж liquidity авах ёстой. Тийм бол байхгүй. Маркет шаардлагатай хэмжээнд liquidity-г авцсан бол дараагийн liquidity зэг рүү явахгүй ч гэж магадгүй. Шаардлагатай хэмжээнд liquidity-г авцсан бол дараагийн liquidity-г авахыг хүсэхгүй ч гэж магадгүй. Эсвэл шаардлагатай хэмжээнд liquidity-г бүрдээгүй байгаа бол дараагийн liquidity цэгийг заавал цойлж гарч магадгүй. Гэх мэтлэнгээр ерөөсөө яг үг гэхээр нөгөө нэг энгийн sport resist гэж харахаасаа илүүтэйгээр тухайн sport resist-ээр ойх уу, эвдлэх үү, fake out хийх үү, break-in хийх үү гэдэг болгон маань өөрөө энэ яг цаана яах гэж ингэх гэдэг. Яах гэж break out хийх гэж байгаа, яах гэж break-in хийх гэж байгаа, яах гэж fake out хийх гэж байгаа, яах гэж яг bounce хийх гэж байгаа юм бэ? Хийж байгаа юм бэ гэдэг маань өөрөө liquidity-тэй холбоотой гэдэг гэсэн. За нэг иймэрхүү. Тэгээд ер нь бол liquidity гэдэг энэ сэдв танд хэрэгтэй байсан гэж найдаж байна.
ойлгомжтой байсан гэж найдаж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзцгаая.